Сайн байцгаана уу эрхийн мөндөд үзэгчдээ. За өнөөдөр Хас банкны хамт олон болон хануу хамтраад хасаас асууж байна гэдэг нэг хөөрхөн контент та бүхэнд туршилтын дугаар үзүүлэх гэж байна. За тэгээд өнөөдөр болохоор ерөнхийдөө бизнесийн орчин. За мөн зээл. За тэгээд Монголд болж байгаа татвар. За тэгээд янз янзын талаар ерөнхийдөө бид сайхан хуучилдана. За тэгээ өнөөдөр маш гоё чөлөөтэй ийм гоё подкаст байгаа. Та бүхэн олон хүнд хүрээсэй гэж бодож байгаа учраас гоё шеэрлээд өгөөрэй. Тэгээ маш олон дугаарыг хэрвээ та бүхэн шеэрлээд олон хүн үзэх юм бол бид нар маш олон дугаарыг хийх болно. За тэгээ өнөөдөр ирсэн зочтой танилцуулцгаая. За бидний баруун гар талд намайг Хас банкны харилцагч Чингэрэл Батцайн гутлын үйлдвэрийн үүсгэн байгуулагч Чингэрэл гэдгээ. За гутлын үйлдвэр бизнес эрхлэгчтэй. Залуу бизнес эрхлэгч. За миний хувьд бол Хас банкны харилцагч МЗ компани захирал Мэд сайхан их. За Мэд сайхан их. За эндээс болохоор миний хувьд болохоор Хас банкны Улаанбаатар бүсийн захирал Шагдарсран гэдэг юм байна. За намайг Ихтэй гэдэг шинэ сонголт салбарын захирал байна. За Хас банкны захирлууд. За гоё жоохон чөлөөтэй биш үү манайха 50 биш үү? Сандарч мандахгүй их сандарч шүү та. За тэгээд эхлэн те Хас банкны харилцагч нар гэдэг ихлээр ерөнхийдөө бол хуваар бизнес эрхлэгч гэсэн гутлын үйлдвэр гэдэгсэн те. Тэгэхээр одоо юу хасаад зээл авсан те. Ерөн зээл авахд хэр хэцүү байсан, хэр их цаг хугацаа зарцуулсан тэр талаараа гоё чөлөөтэй яри. Ер нь танаа үйлдвэр хаана байдгийг те. Ерөнхийдөө бизнесийн талаар гоё яриач. Яагаад зээл авах шаардлага гарсан гэдэг гэл. Ер нь бол тэгээд анх зээл авахд ажлын байр авах шаардлага гараад. Бодволоос ерөнхийдөө бодвол голтрол үйлдвэрлэхэд хэцүү болоод өнөр танараас ихсүүлээ цавны өнөр хил амж явах ихтэй. Тэгээд ажлын байр авах шаардлага гараад Хас банкроор ороод болцсон чинь болж ийн олгоё гэд. Тэгээд анх авч ирсэн 2019 онд. Тэрнээс хойш банктайгаа харилцаад одоо хүртэл одоо энэ харьцаад зээлтэй ингээл бизнес хөргөжүүлэл явж л байна. Одоо хэдэн хүн ажиллаж байгаа? Одоо өөртөө нэлээд нийтдээ 8 үл ажиллаж байна. 8 үл. За тэгээд ер нь борлуулалт хэр байна? Борлуулалт авгүй шүү. Ерөнхийдөө тэгэл айлал хөргөжүүлэл явж байна. Дандаа ирсэн готлууд. Дан ярьсан готлоо. Одоогоор яг адууны ярьсан готлууд ихэвчлээ хийж байгаа. Хаагур зарагдаж байгаа юм байна. Нарантуул захвал хөдөр нутгуудаар явуулж байна. За ингээ өөртөө нийтдээ 7-8 хүний нийгмийн даатгалыг төлөөд бас цааталт нь 16 айл байх нь шүү дээ тийм ээ. Боломжоор тэгэл хүн ажилуулаад орлоготой байлгаал. 19 оноос хойш ерөнхийдөө зээлтэй явж байгаа гэсэн үг бизнес нь. Ер нь бол тийм. Хамгийн 19 онд ажлын байр авахын тулд зээл авч ирсэн. Тэгээ төл дуусгасан уу эсвэл одоо тэр зээл нь явж байгаа юу? Дуусхаа дахиад авсан. Дахиад авахдаа тэр нөгөө нэг улсаас жидүүгийн зээл олгоод. Тэрийг бас аваа. Тэр нь айгүй их дэмтэй байсан. Давхар зээл авсан шүү дээ. Хоёр зээл авсан. Бизнесийн зээл болон нөгөө жидүүгийн зээл авсан. За тэр чинь яг нөгөө ковидд айгүй дэмтэй байсан. Ажилчтай яг ажилтай байлго таарсан. Түүнээс бол зээл авах бол баларх байсан. Тэр гэж бүх юм хориотой харагдаад. За тэр бүх үйл ажиллагааг энэ банкнаас дэмжиж өгсөн үү? Ер нь бол тийм. Ийм байна. Танах ийм хамрагдах боломжтой. Боломжтой гэдэг. Манай эдийн засагч бас гоё нээлттэй байдаг. Тэгээд нөгөө яриад ийм зээл гарч ийн яах вэ гэдэг. Жохо нээлттэй залуу байдаг учраас. Зээлийн эдийн засагч нь байгаад өнөөдөр ирсэн мөлөө байгаагүй. Байхгүй тий. Гэтээ салбарын хүн бол байгаа тий. За. Ерөнхийдөө та хэдийн маань одоо нөгөө яаж хоорондоо танилцж байгаа юу болоод жидүү мэдүүд ороод бизнес нь аягүй хөрх явж байна. Тэр талаар ярив. Хамгийн анх нөгөө харилцагч маань Подолд байжгаад бизнес нь явж байгаад Подолоос нөгөө гарах болчоод тий. Тэгээ одоо ажлын байрг болчлоо гэдэг бид нар руу холбогдоод өмнө нь бас нөгөө данс нэгээ карт ашиглаж явдаг байсан болохоор тэгээ харилцагч маань бид нар руу анх хандахад нь бид нар за ийм төрлийн зээлүүд байна. Аль альнийг та авах боломжтой хүссэн одоо санхүүд чинь тулгуурлаад бид нар зээлийг гаргах боломжтой байна гэд гаргаж өгч ирсэн. Тэгээ харилцагчд маань яг тэр маань яг ковид үеэр айгүйх хэрэг болоод тэгээ одоо хүртэл ингэ тасралтгүй бизнес нь өргөж явж байгаа тийм. За ихчийн үед хэдэн оноос хойш бизнес хийж байна? Одоо олон жил бизнес хийж байна. Би бол олон жил бизнес хийж байна. Би ч одоо 96 оноос хойш нөгөө өрхийн үйлдвэрлэл гэж явдаг байлаа шүү дээ. Одоо зах зээл эхлээл өрхийн үйлдвэрлэл хийгээл тэнд чи одоо нөгөө нарийн боо, зайрмаг, ундаа гэл ерөөсө хүнсний төрлийн ерөөсө бүх төрлийн одоо юмнуудыг ер нь хийж явж исэн. Тэгж жагаад 2000 онд анхныхаа нөгөө 5 сая төгрөгийн зээлийг би аваад тэгээд арай нөгөө бизнесээ өргөжүүлж ингэж явж байсан. Тэгээ өргөжүүлж явж байгаа. Тэгээ дахиад ерөөсөө
нөгөө тийм жижиг үйлдвэрлэлээс болоод арай нэг жаахан нөгөө томруулах маягтай гэдэг юм уу та. Тэгээд ерөөсөө бизнесээ ерөөсөө гаднаас ер нь юм оруулж ирж ингээд заруул нөгөө үйлдвэрлэл ингэж хийснээс гаднаас ингээд юм оруулж ирээд арай заруул арай зах зээлд арай илүү ашигтай юм уу гэдэг юмыг олж хараад тэгээд анхныхаа одоо ерөөсөө гаднаас нөгөө янз бүрийн юмнууд оруулж ирж байсан да. Тэгж оруулж ирж явж байгаа. Тэгээ 2007 оноос хойш одоо Шведийн нөгөө IKEA брендийг гэр ахуйн одоо тавилга, гэр ахуйн жижиг аксеориуд ерөөсө бүх төрлийн тим юмнуудыг ер нь энэ л ер нь миний бизнес юм байна гэдгийг анх ингээд оруулж ирээд Монголд оруулж ирээд нутагшуулаад тэгээд одоо өдөө хүртэл ингээд явж байна да. Тэгээ 2012 онд чинь одоо Хас банкны хамгийн анхны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээл гэж одоо анх удаага ер нь гарч ирж байсан. Тэгээд тэр зээлээс анхныхаа одоо том зээл гэдэг юм уу да авч ихсэн байхгүй юу. Тэгэл тэрнээс ч хойш одоо ингээл өнөөдрийн өдрийг хүртэл ер нь баг нэг зээлгүй нэг өдөр явсангүй те ер нь тэгээд одоо баг жилд бүр шахуу ингээл зээлийг аваад ингээл явсаар өжиж яг л одоо өнөөдөр ингээд өсөж дэвжээд одоо энэ банкнуудынхаа хүчин тал одоо бид нар чинь бас ингэж явж байгаа шүү дээ. Ер нь бол тэгэл зээлийг аваад ингээд зээл авах тусмаа тэгээд нөгөө зээл маань ингээл улам өндөрсөөл ингээл явсаар өжиж одоо бол өөрсдийн гэсэн ажлын байртаа өөртөө тогтмол үйл ажиллагаа явуулдаг өчнөө олон хүмүүсийг одоо хэдэн хүн зээлжүүлж байртаа манайх бол одоо 26 хүн байгаа. Тэгээд энэний чинь цаана одоо гişнээ олон хүн байгаа билээ. Тэгээд эднэрийг чинь бүгдийг нь одоо манай ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ орон байртаа унах унаатаа бүгд л ер нь айгүй сайхан ингээд явдаг. Надтай хамтлан ингээд өсөө дэвжээл ингээд явж байгаа бизнестэй ер нь бол тэгээд банкныхандаа бол одоо үнэхээр одоо бид нар чинь одоо банк байж ижил бид нэр өнөөдөр бас яг ингээд явж байгаа болохоор би одоо банкныхандаа бас баярлалдаг. Тэр тусмаа энэ Хас банктай ингэж нөхөрлөж явснаас чи хойш миний бизнес бүр илүү эрчимтэй ер нь хөгжиж ингэж явж ирсэн байхгүй юу. Тэгээ тийм болохоор тэгээд эдний ер нь энэ банкнда маш баяртай байдаг аа. За 12 оноос хойш тэгээд унсан морио солиоггүй яваад байгаа юм шүү дээ. Ер нь бол тэгээд тогтмол ерөөсөө л яг энэ банкныхаа югаар л ингээд явж байгаа. Тэгэл зээлгүй нэг өдөрч байсан би ер нь тэгэл байнга л зээ. Банкнаас одоо жишээлбэл бизнес эрхлэгч нарт одоо янз бүрийн суппорттэй зөвлөгөө ялангуяа одоо тогтмол болцсон байгаа чинь худалдааны салбар шүү дээ. Манай салбар ерөнхийдөө бол үйлчлэгээний салбар. Тэгээд энэ дээр нөгөө мэрэгчлэлүүдийг дуудаж шацраал хийдэг семинар янз янз тэмдгүү зөвлөгөөнүүд янз янз юмнууд байдаг юм. Байлгүй яах вэ? Энэ чинь яг энэ чигээр одоо бид нар чинь банкнаас зээл авахтай хүмүүс чинь ер нь тэгэл одоо яг л үнэн зөөрөө ингээл байж байгаа тохиолдолд банк бол ямар ч тохиолдолд дэмждэг байхгүй юу? Худлаа юм ерөөсөө байх юм уу? Би бол одоо ерөөсөө яг л ингээл цаасан дээр байгаа бүх юм амьдрал дээр ерөөсөө яг л тийм л байдаг. Тийм байж байгаа тохиолдолд банкных бол ямар ч тохиолдолд одоо тэр нэг чинь дэмжээ туслаад бид нарыг бас өдөө хүртэл ингээд явдаг ажилчдын тэгээд за зээл аваад тэгээд зүгээр ингээд орхичдгүү. Тэгэл байнгын нөгөө ажилчдад сургалт семинар байнга явагдана. Цалингаа яаж хуваарлахаас ингээд явагдана. Тэр чинь нөгөө санхүүгийн дэмжлэг байнга үзүүлдэг учраас одоо манай ажилчид хүртэл одоо ерөөсөө бүгдээрээ л ингээд нөгөө орон байртаа машин тэрэгтэй хүссэн юм болгоно ингээд авдаг учраас манай ажилчид бол ер нь тэгээд байнга тогтвор сурталтай ажилдаг. Ер нь бол тэгээд натаа ингээд ажилласан цагаас хойш ер нь тэгээд гарын орын тим ер нь бол байхгүй штэ гадаашаач явж байгаа танахнаас. Одоо баг 10 хэдэн жил ажиллаж байгаа 12 3 жил ажиллаж байгаа да. Ер нь бол тий. Ер нь бол тогтмор сурталтай л ер нь тэгж ажилдаг. Тэгээ тийм болохоор би бас айгүй тийм урам зоригтой бас ажилдаг байхгүй юу? Ер нь бол би ч одоо жинзигийнхний асуудалтай шүү дээ. Манай ер нь ажлын байр чинь амар докторгүй шүү дээ тий. Ялангуяа худалдааны салбарын тий. Худалдааны салбар ер нь та чинь тэгээ хүнснээс ерөнхийдөө юу орцсон юм шүү дээ тий. Тий, ер нь бол би анх бол яг өрхийн үйлдвэрлэлтэй л хийж явж байсан. Анхны тэр Наполеон тортыг ер нь хийжээлээ. Тэгэл нөгөө зайрамгийг хийжээлээ. Зайрамгаар бол манайх тэр хүслэн гэдэг зайрамгийг бол ер нь тэгэл Улаанбаатарыг ер нь баг бүтэн хангадаг байсан да. Ер нь бол бид хэдийн нэг юм бизнес эрхлэгч нарын би ч одоо өөрөө бас худалдааны салбарын хүн те. Тэгвэл бидний нэг юм ойлголт байгаа гэдэг нөгөө зээл муу гэдэг ойлголт байгаа гэдэг. Тэ хүү өгж байгаа учраас муу гэдэг ойлголт байдаг. Тэр үл яг ингээд сүүлийн үед ингээд бизнес хийгээд явж байхад бол ерөөсөө зээл бол муу биш юм байна. Дэлхийд даяар бүх хүн бизнес хийдэг хүн зээлтэй байт юм байна. Зээл бол бүр ингээд ерөөсөө байнга байж ах хэрэгтэй юм байна. Тэгжээж л энэ бизнес томорд юм байна.
Тэгээд дээрэс нь би бас нэг юм олж мэдсэн. Тэр болохоор зээлэнд бид нэг барьцаанд нэг юмнууд тавьж байгаа шүү дээ. Ингээд байрмаар. Тэд нар чинь ингээд нөгөө зээлээ баг-багаар төлөөд нэг жилийн дараа нөгөө барьцаанууд нэг нэгээрээ сулард юм байна. Одоо тий тэгэнгүүт тэрийгэ буцааж аваад буцаагаад банкн дээр за одоо энэ хоёрыг суларчлаа. Энийг нэмж тавиад ахиад зээл юу яагаад нэмэлтээр ингээ хөрөнгө оруулалт аваад нөгөө нэг бидний хэрдгээр нөгөө волюмо ихсэх тий волюмо ихсэх гэж үл нөгөө нийт одоо бараа бүтээгдэхүүний чинь таны нөгөө эргэлт чинь томроод ашигын улам томрох тийм л асуудалтай байл шүү дээ. Бид нар бол тэрийг одоо ойлгоод байгаа. За мэрэгжлийн хүмүүсээс ерөнхийдөө энэ тал дээр жоохон зөвлөгөө авах. Зээлний талаар ерөнхийдөө бидний бизнес эрхлэгч нарын монголчуудын маань нэг тийм буруу ойлголтууд байдаг шүү дээ. За одоо ингээл цаг хугацаа их зарцуулдаг л гин өндөр хүүтэл гин за тэгэл одоо нөгөө бизнес эрхэлж байгаа бараа бүтээгдэхүүнээ яг заавалжгүй үйл хөдлөлтөй байх ёстой юм уу? Эсвэл одоо өөр бараа бүтээгдэхүүн өөр одоо ажлын байр өөр янз юу юунуудаа барьцаан тавих боломжтой байдаг. Энэ тал дээр нь гоё зөмөр задлаад жоох ярий те. Арилжааны банкны үзүүлж байгаа үйлчлэгийг нь өөрийн зээл гэж нэрлэдэг байгаа. Тэрнээс бүх төрлийн бизнесийн байгууллагууд ямар нэг аргаар л хөрөнгө оруулалт татдаг. Одоо уул уурхайн том компаниуд байж болно, үндэстэн дамсан гадны том байгууллагууд байж болно. Улс орон хүртэл өөрөө гаднаас зээл авч ингээд үйл ажиллагаагач гэдэг юм уу, ирээдүйд хийх гэж байгаа хөрөнгө оруулалтаа ч юм уу санхүүжүүлж явдаг. Энэ бол өөрөө бизнесийн алтан зарчим. Тэрийн одоо юу гэдэг нь жижиг дунд бизнес эрхлэгчид иргэн одоо ингээ хэрэглэн дээр буулгаад ирэхлээр надад ингээд зээл гэдэг юм одоо дэлхийн нийтээр ингээд хүлээн зөвшөөрсөн. Тэрийг нэг өөр гэж ойлгоод байдаг. Зээл гэдэг маань юу вэ гэхээр банкны үзүүлж байгаа үйлчлэгийг зээл гэд нэрлэлсэн. Тэрнээс биш хөрөнгө оруулалт, бонд, IPO, хувьцаа гаргах одоо юу гэдгийг кредит карт ингээд бүх төрлийн санхүүжүүлэх хэрэгцээнүүд л одоо дэлхийн нийтээр л байгаа. Тэрний нэг хэлбэр нь зээл гэсэн. Тэгэхээр таны хэлж байгаа яг зөв. Зээлээс айгаад байна гэдэг маань та өөрөө нэг төр бий болгож чадахгүй хөрөнгөө ямар нэгэн санхүүжилт авч ижил бий болгоно. Тэрнээс биш ингээд одоо үед хэдүүл орон сууцны зээлэн дээр жишээ аваад ярихад 20 жил мөнгө хадгалаад орон сууц заавна гэхэлэр инфляц үнийн төвшнгөө гүйцэж одоо мэдээж амжихгүй тий. Тэгэхээр орон сууцтай болохын тулд яах юм бэ гэхэлэр өнөөдөр зээл аваад өөртөө таарсан иргэн төлөлтийг амьдралдаа санхүүдээ дарамт стресслэхгүй иргэн төлөлт тавиулаад тэрийг төлөөлж явах ийм л зарчим. Тэгээд нийтлэг нэг ийм ойлголт байдаг. Зээл аавна гэхэлэр одоо зээл авахгүй байхаар баян гэдэг нотл тий маш их бичгээр нь бүрдүүлдэг. Одоо амар их хөрөнгө барьцаалах шаардлагатай гэж нийтлэг юм ойлголтууд байдаг. Тэгээд та яг хизээ тийм юмтай тулгарсан бэ гэхээр яг амьдрал дээр үл тэр одоо тийм ойлголттой тэгж ярьж байгаа хүмүүс маань яг ингээд одоогийн орчин цагийн банкар үйлчлэгээ маш бага авч ирсэн хүмүүс байгаа даахгүй. Яг бизнес ингээ амжилттай эхлэж явж байгаа одоо манай хоёр харилцагч байна те. Энэ хүмүүсийн хувьд болохоор яг өөртөө тохирсон зөв банкаа сонгоод очиод үйлчлэгээ авахд зээл гэдэг бол тийм одоо юу гэдэг дааж давшгүй одоо шалгалт шүүлэг биш зүгээр л энгийн өдөр тутмын хэрэглээ болцсон. Банкны л нэг төрлийн үйлчлэгээ. Тэгээ үйлчлэгээ авахд яахаа одоо хэдүүл банкар үйлчлүүлвэл иргэний үнэлгээ үзүүлдэг те. Тэрнтэй адилхан зээл авахд нэг дансны уулгаач гэдэг юм орлого нотлох нэг нуудаа үзүүлээл юу хийх гэж байгаа юм бэ те. Юу хийж исэн юм бэ гэдгээ тэр зээлийн ажилтнуудаа маш сайн ярилцаж ойлголцоол явчихсан. Нэг төрлийн үйлчлэгээ болцсон. Тэрнээс биш нэг шалгалт шүүлэг одоо нэг давж давахгүй даваа биш. Тэгээд нийтлэг ярьдаг юм нь барьцаа хөрөнгөн дээр ингээд асуудал байдаг гэдэг. Ихэвчлэн банкуд бол одоо нэг бичил жижиг зээл дээр бол барьцааны шаардлага тавих нь харьцангуй багасцаа. Одоо манай банкны тухайд ихэнгүүт залуу бизнес эрхлэгчийг дэмжих зээл, эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих зээл гэдэг зээлүүд маань 50 сая хүртэл төгрөг хүртэл барьцааг байх жишээ. Тэрнээс дээш 100 сая гэвэл хөдөл хөрөнгө барьцаалж болно. 100-аас дээш гэвэл параметралаа зарим хэсэгт нь оруулж болно гэдэг маш уян хатан болцсон. Зах зээл дээр байгаа одоо нийтлэг ойлголт нь 100 сая төгрөгийн зээл авахын тулд 2-300 сая төгрөгийн үнэтэй орон сууц юм үйл хөдлөл барьцаална гэж ойлгоод байдаг. Амьдрал дээр бол буюу яг банкируудтай ирээдүй болцоход бол тэр чинь 3-4 төрлийн бүтцтэй параметралаа барьцаалж болж байна. Хөдлөх одоо унж байгаа машин тэргээ барьцаалж болж байна.
Тэгээ ажлын байраач гэдэг юм уу, тоног төхөөрөмж үүч гэдэг юм уу. Тэгээ тодорхой хувийн одоо түрүү хэлсэн 50 сая хүртэл барьцааг үүч гэдэг юм ингээд маш уян хатан болчихсон. Үйлчлэгээ төрөл рүүгээ их овж байгаа учраас одоо хуучны гэдэг юм уу нийтлэг ойлголт чинь бол орчин цагийн банкн дээр л өөр болчихсон шүү. Тэгэхээр өөрсдөө бизнес эрхлэгчид маань өөртөө тохирсон банкнд аль болох үйлчлэгийг аваад тэр санаж бодож мөрөөдөж байгаа бизнесээ бий болгох гэдэг бол маш хялбар болцсон л гэж хэлмээр. Тэгээ манай харилцагч бол одоо ингээд нөгөө бидний ярьдгаар бодвол Б1 давхраас ингээд ажлын байртай болцсон гэдэг ингээд бодит жишээнүүд маань байж байна тийм ээ. Тэрнээс үз бизнес эрхэлж байгаа хүн ашигла хоримтлуулаад хадгаламж нээлгээл тэрүүгээр ажлын байр худалдаж аваад гэдэг бол одоо бол бизнест бол байхгүй зарчим тий. Улс хүртэл гаднаас агуулжтал том цахилгаан станц одоо юу гэдэг зам бүх юмнуудаа санхүүжүүлдэг тэрнтэй л адилхан гэсэн үг. За одоо тэгээд эргэн төлөлт гэдэг юм яри. Мэдээж одоо бизнес хийж байгаа юм чи тий бид нар буцаагаад төлнө шүү дээ тий. Эргэлтэн төлөлтөн дээр ер нь тойрын хувьд юу яаж гэнэ нөгөө орлогоо ерөнхийдөө яаж төсөөлж юм. Ерөнхийдөө зарим нэг одоо бизнес эрхлэж байгаа за төлөх гэж байгаа хүмүүс нөгөө зээл авахал бодно гэхээс зарим бизнес эрхлэгч нар яаж буцааж төлөх вэ гэдгээ ерөнхийдөө бодохгүй тий. Өндөр хүүтэй барьцаагүй зээл авчдаг ч юм уу тий одоо нөгөөх нь тэгээд нэг асуудлууд гаргаад тэгээд төлж чадахгүй тэгээд өстөө банк өндөр хүүтэй гэдэг нэг юм ойлголтыг нийгэм рүү ингээд зах зээл рүү өгөөд идэх ч юм уу тий. Тэрэн дээр ерөнхийдөө хоёр маань орлогонуудаа яаж төсөөлж байсан. Гэхдээ бидний хөвгөд бол яг миний хөвгөд бол ерөөсөө нөгөө байнгын нөгөө тогтмол нөгөө үйл ажиллагаа ингээд явуулчихсан болохоор ер нь бол тэн дээр би нэг тэгж асуудал гардаггүй шүү дээ. За ер нь бол анханасаа ингээд нөгөө сарынхаа төлөлтийг сарынхаа одоо түрээс одоо бол бид нэр түрээсээр үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо бол нөгөө өөрийн ажлын байртаа болчихсон. Тэгээд ингээд явчихсан болохоор ер нь тэр санхүүгийн тал дээр бас нэлээд тийм сахилга баттай байж ижил ер нь зээлийг бол эргэн төлөлтийг бол хийдгэлтэй. Миний хөвгөд бол би бол ерөөсөө сарынхаа нөгөө зарлага орлого бүх юмыг ерөөсөө ингээл тогтмол ингээд тааруулцдаг байхгүй юу. Тэгээд за эндээсээ ингээд нөгөө зээлээ төлнө, эндээсээ ингээд нөгөө бара материалынхаа татаавалтаа хийн гэдэг юмыг чинь өөртөө ингээд нөгөө санхүүгийн сахилга баттай өөртөө байж ээж тий төсөөлөж явж ижил эн чинь ард нь гардаг байх л та. Тэгээд би бол өөрөө яг тэгээд төсөөлөд ингээд явждаг болохоор надад хөвгөд бол тийм нэг асуудал бол гараад байдгүй сар болгоно ер нь хамгийн сайн зээлдэгч гэдгээр л явдаг байхаа. Ер нь борлуулалтын төлөлгөө мөлгөө тавьж ажилладаг үстэй. Одоо цөмөр энэ сард хэдэн саяг нэг ер нь бол чинь одоо бидний бизнес бол ер нь бас жаахан тийм юутай уян хатан байхгүй бол ерөөсөө огт болдгоо. Хавар гэх чинь тэгээд нөгөө борлуулалт хамаагүй багс чинь. Тий. Тэгэхээр тэр үед чинь за нэг ийм хэмжээний зарлага гаргана, ийм хэмжээний хямдал урамшуул гаргана гэдгээ ингээд ерөөсөө нөгөө жилийн төлөвлөгөөнтэй ингээд оруулаад ингээд нөгөө батлаад ингээд явцдаг болохоор миний хөтөд бас нэг тийм асуудал гарахгүй тэгээд төлөөл явдаг. Ер нь бол мундаг юм аа. Төсөлж байгаа л тэгэл ерөөсөө бомб гэж явчихдаг юм шүү дээ тий. Тэгээ яг нөгөө хүнсний салбараас ахаад нөгөө гэр ах уу гэдэг ч юм уу хугацаанд дуусдаггүй юм руу орсон шүү дээ тий. Бас гой санагч. Би чинь байнга ерөөсөө цаг нартаа орлож идэг юм багхгүй. Хүнсний салбар бол хэцүү. Цаг нар тэгээд хүн хүч тэгээд яг өөртөө ингээд нөгөө үйлдвэрлэл явуулаад тэгээд үйлдвэрлэл явуулсан юм чинь эргээгээд нөгөө хүмүүс чинь дахиад эргээд нөгөө тэр чинь үн нэмээд ингээд зардаг байхгүй. Тэгэхээр үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүс чинь айгүй тийм ажиллагаа ихтэй айгүй хэцүү. Ер нь бол хүн хүч тэгээд нэг одоо ингээд нөгөө ариун цэврийн шаардлага байр орны ингээд тогтчлолтоос ихсүүлээд ер нь айгүй хэцүү байдаг л дээ. Яг миний үед бол ер нь тийм байсан. Тэгээ одоо бол бас арай өөр л ахалтай тоног төхөөрөмжөөс нэгсүүлээд тэгээ шал өөр болсон нийгэм шүү дээ. Одоо бол тий. Тэгээд тэр үед чинь тэгээд энэ ер нь хэцүү юм байна гэдгийг би нөгөө ясмахантай шингэтэл ойлгосон шүү. Одоо борлуулалт яаж хаалгүй ажилдаг байлаа шүү дээ тэр үед чинь. Одоо яаж юм таны борлуулалт? Одоо яах вэ? Тэгээд одоо чинь би чинь нөгөө олон жил ингээд нөгөө хөдөлмөрлөөд явчихсан болохоор ямар ч байсан асуудалгүй ийм үед чинь тэгээд иймэрхүү хэмжээний асуудал гарна гэдгийг бүр одоо эхнээс нөгөө төлөвлөжчих юм уу да. Одоо эн чинь бид нар чинь нөгөө яг ажлынхаа туршлага бүх юмараа л ингээд ерөөсө төлөвлөгдчихт юм доо. Ер нь бол тэгэл ингээд явхад нэг тийм асуудал бол биш. Гадуур одоо бол жоох ямарж штэ тий. Ямарч байгаа. Ер нь бол ямарч байгаа. Тий борлуулалт бол тодорхой хэмжээгээр багасаа бууж байгаа. Тэгтэл яг уу тэгээд бид нэр
олон жил явцсан учраас тэгэл Олон аваад жилийнхаа гарч туршлагаараа тэгэл явуулчихсан яваад байна. За ойлгомжтой. Иргэн үлдэн дээр бол тэгэл ерөнхийдөө маш олон жил доктортой явцсан учраас иймэрхүү хэмжээний зээлийг бол бид нар чаднаа гэдэг. Тий, тэрийгээ бол ер нь бол тэгэл явчихлаа. Ер нь бол төлөв гаргаж авч байгаа учраас тэр чинь за эдэд таны зээл авчихад асуудалгүй юм байна гэх. Тэгээд яг тэр дагуугаа явчихаар ямар ч асуудалгүй болчиход үйлдвэрлэгчид өдөр болго ингээл юм үйлдвэрлэгдэл гарна. За энийг баруун материал одоо яалаа гэхэд хэдий гаргаад хэдий яагаад төрөлтөө төлөхий бүх юм төлөлгөөтэй байдаг байхгүй. Одоо тэгээд ер нь за одоо чи бол үйлдвэрлэж байгаа шүү дээ тий. Энэ жилийн үед бол яг үнэхээр юу борлуулалт үнэхээр бага байгаа. Гэхдээ яг 9 сараас ахвал жоохон багассан тий. Тэрнээс аан бол гайгүй явж ирсэн. Тий. Тэгээд манай салбарч угаасаа яг юу байдаг байхгүй. Намар 1 сар бараг л борлуулалт байхгүй. Наадмын ард дээр, цагаан сарын ард дээр бас ингээд 1 сар бараг борлуулалт болчихдог байхгүй. Тэр саруудаа ерөнхийдөө төлөлөөд юутай дээлийн төрийн төлөлөө гаргачих гэсэн үг. Түүнээс бол бус сарууд нь бол үйлдвэрлэл явуулж байгаа учраас байнга орлоготой гэсэн үг. Тий. Тэр бол асуудалгүй. Яг л цагаан сарын ард дээр нэг хэсэг хүн готлаа. Цагаан сарын ард дээр байхгүй болчихно. Наадмын ард дээр байхгүй болчихно. Ер нь бол яг манай үйлдвэрлэлийн хувьд бол цагаан сар наадам хоёрыг сезон байхгүй. Бус үед нь бол тэгээд яг өвөлдөө бэлдээл юмаа бэлдэж чинь. Зуны сарууд болохоор хавраас гэсүүлэл наадамдаа бэлдээл үйлдвэрлэлээ явуулж чинь гэсэн. Одоо ингээ хэрэглэгч нар ерөнхийдөө готлыг ингээд заав яав гэдэг чи 100% нийлүүлж чадчихна уу? Юу гэж бодож байна? Одоо 1000 готл авъя гээл яг тэрийг 100% нийлүүлж ер нь үйлдвэрлэлийн хүчин чадлаас л болж байгаа. Одоо бас тэгэл ахаал би бас сая урагшаа ерөнхийдөө судалгаа явагдаад ийм оруулж ирсэн юм тэгжиж цаг хугацаа хэмнэх юм байна. Надад хүмүүсийнхаа юуг арай багасгах юм байна гээл тоног төхөөрөнд нэмэл яваад байгаа. Тийм. Одоо тэр залуу бизнес хэрэг дэмжих зээл гэдэг тэрнээс нь бас сая судлаа сонсоол гэж л юм. Тэрнээс авъя гэж бодож байна. Тэг тоног төхөөрөмж авах хэрэг байгаа. Сая яв судалсан. Тэгээд тэрийг бас ярилцаал хийж байна. За гоё. Тэгээ ер нь ингээд нөгөө бизнесээ хувийн бизнесүүд нь л ерөнхийдөө ингээд нэг сайн явж ивэл нэг асуудал бол ерөнхийдөө нийгэм бол гоё болол явчихна л да. Бид нар чи бол өөрсдөө хийж байгаа учраас ингээд ойлгоол ингээд зах зээл дээр мэдрэл авдаг. За одоо шүү дээ те цөмөрөө зээлийн хүүний талаар жоох ярилцсан. Яаж багасгах боломжнууд өгд бизнес юм. Бид нар зээлийнхаа хүүг юм ингээд яаж багасгах вэ? Хамгийн доотлолтоо ямар хуу байдیں۔ Ерөнхийдөө багасгах хэрэгтэй. Одоо Монгол банкнаас гаргасан нэг тийм дүрм журам байдаг л байлгүй. Тэнгүүд одоо бид нар нөгөө бизнесээ сайн хийгээл одоо их чиг гэдэг юм уу? Тэ манай залуугийн хувьч ингээд бизнесүүдээ нэлээд сайн хийж агаад зөөлөө одоо ингээд тулгалаатай одоо юу гэдэг хүүгээ хамгийн доотлын багасгах ямар боломжнууд байдаг ерөнхийдөө. Тэр нь нөгөө волюмноос шалтгаалт юм уу? Эсвэл бол одоо бага хэмжээгээр ч гэсэн ингээд одоо 500 сая ч гэдэг юм уу? Тэр бөмбөргүүд ингээд авсаргаад олон жилдээ ингээд за маш олон жил та найдвартай харилцаж байгаа учраас бид нар таны хүүг банкны хамгийн бага хэмжээний хувьтай болохлаа мэдэр гэсэн тийм одоо нөгөө дүрм журам гэж байгаа шүү дээ. Тэр тал дээр нь цөмөрөө гоё яригдэх үү? Ер нь энэ банкуудын зээлийн хөвөл бол маш олон төрлийн одоо хүчин зүйлээс болж одоо гардаг. Банкуд өөрөө за би хүүгээ тэдгээ тавьчих, манайх тэдгээ тавьчих гэдэг шууд нөгөө тавих боломжгүй. Хамгийн түрүүнд бол зээлийн хөвөл төв банкны бодлогын хөв хамаарч байгаа. Валютын нөөц одоо хамаарч байна. Инфляц хамаарч байна. Гэх мэтчлэн ингээ маш олон төрлийн зүйлээс тогтоод одоо энгийнээр ярил нэг бодлого бодоод ингээ хариу нь гарсан тэр бол одоо зээлийн хөвөл гэсэн. Тэгээс хариугийн тим гараад тахад бодлого бодож байгаа хүмүүс маань багасгах чинь гэхэлэр буруу бодсон гэсэн үг тийм. Тэгэхээр зээлийн хөв гэдэг үл юм. Зээлийн хөв бол банкуд одоо сайхан бодлогуудыг бодож байгаа тогтооч. Харилцагч нөгөө баг хүүтэй зээл хаана байна вэ гэж явахаас илүү би банкнд яавал баг хүү төлөх вэ гэдэг дарга одоо банк дээр ирж нэг мэрэгжлийн хүмүүстэй нь уулзаад заалах хэрэгтэй. Жишээ нь би 36 сарын хугацаатай зээл авъя. За. Эхний 1 жил хүү төлөхгүй. Үгүй зээл төлөхгүй хүүгээ төлөё. Сүүлийн 24 сард нь зээлээ төлөё гэж байгаа байхгүй. Тэнгүүд эхний 24 сард нь та хүүгээд төлөхлөөр зээл чинь багасахгүй тий. Тэгэхээр зээлийн чинь үлдэгдлээс хүү бодглохлоор та 36 сард тэнцүү хувааж төлөх байснаасаа өндөр хүү төлчихөж гэнэ гэсэн үг. Абсолют дүнгээр. Зээлийн шугам гэдэг одоо нийтлэг ойлголт байдаг. Хугацааны эцэс төлдөг. Тэр нь яах вэ гэхээр та 100 сая төгрөгийн зээлийг 24 сарын дараа төлөхөд 100 сая төгрөгийн хүүг 24 сар төлөх. Сар болго 10 саяар юм уу 5 саяар багасгаад үлдэгдлээс нь хүү бодоод төлөх хоёрыг чинь мөнгөнд нь өөр болчихдог.
Тэгэхээр нэгэнт л ингээд арилжааны банкудаас нэг банкнаас шууд хамаарал тэр банк нь өөрөө хүүгээ одоо бусдаас маш бага түвшинд өгж болохгүйгээс хойш бизнес эрхлэгч би өөртөө таарсан ямар эргэн төлөлттэй зээл одоо авах юм бэ? Тэрэндээ таарсан ямар хуваар гаргуулах юм бэ гэдгээ нөгөө мэргэжлийнхаа банкируудтай маш сайн ярилцаад тэр хуваарийг гаргаад тойрон дагуу төлөх хэрэгтэй л гэж зөвлөхөөр. Одоо асуудал гарвал шууд банкиртай холбогдох хэрэгтэй тийм үү? Тий. Зээл авахынхаа өмнө гэсэн. Одоо түрүү манай харилцагч хэлж байгаа нөгөө 2 сард 8 сард орлого байдгүй гэх тий. Тэнгүүд 2 сар 8 сарынхаа төлөлтийн үндсэн төлбөрийн урд сард нь ч байдаг юм уу? Бусад саруудад нь одоо нэг 100 мянгаар ч юм уу 500 мянгаар тараан байршуулдаг ч юм уу тий. Тэгээд эргэн төлөлт гэдэг бол хоёр талаас ярилцж байгаа л хийдэг л юм. Тэрнээс арилжагч нарын нэг нийтлэг юм очоод 2 жилийн хугацаатай зээл авна, 2 жилдээ сар болгоо хаагаад төлөнч гэдэг юм уу тий. Одоо манай дээр гарцсан байгаа залуу бизнес эрхлэгчийг дэмжих зээл гэтэл хугацааг ингээ 3 хувааж авч үзээд эхний одоо 10 сард нь тэдэн өвтэй, 2 дахь 10 сард нь тэд, 3 дахь 10 сард нь тэдгээ бүр хүүн шаталсан байдлаар буурахаар хүртэл одоо бүтээгтнүүд маань гараад эхэлсэн. Хэрэглэгчдээс бол үйлчлэгч за манай зээлдэгч нар бас сэтгэл ханамж маш өндөртэй. Тэг янз бүрээр гаргаад өгч тэ одоо яг ингээд ингэж төлөх юм бол та нийт тийчийн төгрөг төлөх юм байна. Ингэж төлөх юм бол 40-ны төгрөг төлөх юм байна. Ингэж төлөх юм бол 40-ны төгрөг. Тэгэхээр хүү бол яг ингээд харилцагч харилцаж байгаа банк хоёр хоёулаа шийдчих асуудал биш учраас би өөрийнхөө хийж байгаа бизнест ямар эргэн төлөлт, ямар хугацаа тавиулвал баг одоо хүү банкнд төлөх юм бэ? Нэс нөгөө процентор нь биш. 1.52 ч гэдэг юм уу те. Тэр чинь бодонгууд 100 сая төгрөгнөөс 10 сая төгрөгийн хүүтлэх байсан. Болвол эргэн төлөлтөөр өөрт хэрсэн зөвөр тавиулж чадах юм бол 8 сая төгрөгийн хүү төлдөг ч юм уу те. Ингээ явчихж байгаа гэсэн. Хүү бол бизнесийнхаа одоо тэр хийх гэж байгаа шинэ төслүүд дээр одоо ороод зардлууд нь шингээл явдаг л юм дэлхийн нийтээр л байдаг зүйл. Манайхан яг нэг гадаадад тийм байна, тэнд тийм байна гэд ярьдаг тий. Тэр маань болохоор нөгөө санхүүгийн салбар нь дараа өөр модельтэй ч юм уу тий. Монголд бол зөвхөн ингээд банкны системд авгаалсан. Гадаадд бол нөгөө банкуудын татж байгаа их усүр нь баг хүүтэй ч гэдэг юм уу. Улсынх нь инфляц багч гэдэг юм уу тий. Тэгэхээр маш олон зүйлүүд л нөлөөлдөг. Тэр нөлөөллийг хэдүүлээ ойлгоод одоо хүү буурахыг хүлээж сууж яснаас өөрт тохирсон нөхцөлтэй зээлээ аваад бизнесээ богино хугацаанд өргөжүүлээл явах нь зүгээр гэсэн. Зарим хүмүүс уртхан байвал дээрээ 10 жилээр зээл авъя, 8 жилээр гэдэг. Тэрийг бол бизнес чи үгүй 2 жилийн төр төлчихөр юм байна. Та 2 жилийн төр төлчүүл 10 жил 2 жил өрөөж хүүн энгийнээр бол 4-5 дахин багуулчих чинь тий. Гэх мэтчлэн ингээд санхүүгээ удирдах арга барилдал мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлээл явах нь зүйтэй гэсэн үг. За одоо нэг ийм би жоохон хорон асуулт асууш уучлаарай. Нэг ийм асуудлууд байгаа. Одоо нэг банкнууд ч одоо ингээс бас бизнесийн байгууллага тий. Бид нар бол ингээ бизнесийн байгууллагаар үйлчлүүлж байгаа бас нэг юм үйлчлэл. Өөртөө бас давхар бизнес хийж байгаа хүмүүс. Тэнгүүд ингээд нөгөө олон банкнууд байна. Тий бүгдээрээ л өөр одоо хүүтэй бүгдээрээ л өөр гэсэн давуу талтай сул талтай болчиход байдаг. За би бол яг зүгээр хас банкны хувьд бол нөгөө одоо топ 5 банкны нэг шүү дээ тий. Тэгээд ингээд хэрэглэгч рүүгээ илүү хүрх тал руу нь бол илүү сайн ажилтдаг байх гэж зүгээр дотроо боддتي. Би бол хас банкны хэрэглэгч биш. Намааг бол авахгүй байгаа. Тэгээ би зүгээр яг манайх дээр жишээлбэл гарч байгаа нэг асуудал нь гэдэг юм бол нэг асуудал ч гэжтэй ерөнхийдөө нөгөө бусад банкнуудаас ингээд нөгөө авъя танахыг авъя гэдэг ингээд оффроуд орж ирдэг. Тэрэн дээр нөгөө нэг юм нөгөө ипотектэй ч гэдэг юм те. Манай банкны ипотектэй бид нар та нар тогтмол үйл ажиллагаа явуулж байсан материалуудыг хараалт гэж байгаа шүү дээ. Тэгэл одоо за нилээ эдэн хүнд чинь ингээд ийм юу банкны одоо зээлтэй ипотекийн байрны зээл мэл өгөх боломжтой. Тэрийг нь бол манай банк хөрөнгө оруулсан ийм байрнуудаас өгөх боломжтой. Энэ дээр бол яаралтай материал бүртгэхэд нэг 2-3 сарын дотор энэ усууд ерөнхийдөө байранд орчих санал боломжтой байна. За одоо та нар ийм зээлтэй байна. Тэгээ энийг чи одоо бид нар ингээд шууд манайх ерөнхийдөө бүгдийн төлөөд манайх наад бүх юмуд чи ингээд авъя гэдэг ийм оффроуд орж ирдэг байхгүй. За энэ тал дээр та хэд маань ерөнхийдөө одоо муухай асуултчуд. Гэхдээ одоо тэгээ яах вэ? Тэгээ адилхан бизнесийн байгууллагууд өрсөлдөж байгаа юм чинь хас банкыг яагаад сонгох хэвтэй? Тэ? Гоё ямар давуу тал байна? Бидний хувьд.
бизнес эрхлэгч. Тийм бизнес эрхлэгч. Хас банк маань анх 2001 онд үүсгэн байгуулагдсан. Хөгжлийн алтан сан гэд бичил жижиг бизнес эрхлэгчийг дэмжих суурин дээр бий болсон байна. Тэгээ манай банкны суурин өөрөө тийм учраас одоогоор л манай банкын бизнесийн одоо байгууллагуудтай илүү харилцдаг. Бизнес рүүгээ илүү чиглэсэн. B2B. Тийм банк. Тэгэхээр бид нэр үүсгэн байгууллагад одоо 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид нарт одоо Монголын зах зээл дээр Монголын бизнес эрхлэгчтэй ажилласан 24 жилийн туршлага одоо байгаа учраас манай банк бол одоо бизнесийг илүү ойлгох, илүү хялбар байлгах тал дээр ч юм бол тусалж чадна гэж хэлэхээр байна. Хоёр дахь зүйл нь болохоор мэдээж л бизнесийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг ямар нэгэн маркетинг байд юм уу, одоо дискаунт байд юм, хөнгөлөлт оромжуул бүх төрлийн байдлаар л борлуулж байгаа. Тэр нь юу гэдгийг бусад банкн дээр байгаа юм нь Ас банкн дээр байхгүй тий. Ас банкн дээр байгаа юм нь бусад банкнд байхгүй гэсэн ойлголт бол одоо энэ системийн хэмжээний топ 5 банкн дээр бол маш бага. Учираас бизнестэй хэн илүү ойрхон байж чадах вэ тий? Миний бизнест хэн илүү ойрхон байж чадах вэ гэвэл яг жижиг дунд бизнесийн суурьтай Ас банкыгаа л нэрлэхээр байна. Хоёр дахь одоо Ас банкыг та бүхэнд одоо шинэ харилцагч байлаа гэж санал болгох юм маань болохоор бид нөгөө компани засаглалаараа одоо нэлээ Монгол улстай тэргүүлэгч одоо байгууллага хувьцаа эзэмшлийн төвлөрөл багц гэдэг юм уу одоо удирдах албан тушаалууд нь дотроосоо томилогдогч гэдэг юм уу ингээд даваатлууд л маш компани засаглал нь өөрөө сайн байна гэдэг нь юу вэ гэхээр тэр байгууллага тэр зэнээр эрүүл байна олон жил одоо тууштай хамтарч ажиллахад боломжтой байна гэдгийг харуулж яадаг. Тэгээд таа ч гэсэн одоо бизнесээ олон жил хийхийг зорж байгаа бол олон жил одоо байх магадлал өндөртэй банкаараа үйлчлүүлээд явбал зүгээрээ л гэж хэлмээр. За гоё хариуллаа та. Зөв шийдчихлээ те. Нэг банкыг бол шууд тэр банк бол ер нь юугүй шүү л гэж хэлчихсэн. За тэгээ үзэгчнэр өөрсдөө ойлгоно үү. За цөмөр одоо тэгвэл ахаад жоохон бизнесийн талаар ярив те. Игч одоо ер нь та нөгөө нэг нийгмийн даатгал дээр татвар дээр жишээлбэл төлөөд явж байгаа шүү дээ тий. Явж байгаа шүү дээ. Тий тэрний одоо ер нь төлөлт нь ямар хуу байна? Та тэр тал дээр нэг жоохон яриач. Яг үнэ амьдрал бол ер нь бол одоо бид нар чи баг нийтээ татвар нийгмийн даатгал баг 40 50% баг шахаад төлж байгаа шүү дээ. 45% төлж байгаа тий. Тэгээд тэр 45%-ийг төлөөд яг одоо манай ажилчид яг үнэн зөвөр цалинг авах боломж байхгүй. Одоо манай энэ төр засгийнх чи ер нь тэгээд энийг одоо мэдчихэл байгаа шүү дээ. Тэгээ ер нь яагаад ингэж идгийг. Одоо энэ жижиг компаниуд бол яг тэр нийгмийн даатгалаа төлөөд тэр татваруудаа төлөөд тэгээд ажилчдаа яг ингэж тэр авж байгаа цалингийнх нь хэмжээнд нөгөө татвараа ингэж төлөө явах юм бол тэр хүний гар дээр цалин авахгүй шүү дээ. Ер нь бол тэр хэрэглээнийхаа зээлийг төлж чадахгүй байна. Тэр орон сууцныхаа зээлийг төлж чадхааргүй болчихжээ. Тэгэхээр чинь нөгөө бизнесмен томрохгүй болчиход байгаа юм л да. Ер нь бол тий. Тийм бизнесмен томрохгүй болчиход байгаа. Одоо нэг ийм жижиг дундыг ингээ Монголд ингээд яг ингээд одоо бид чинь жижиг дунд усад шүү дээ. Яг ингээ хөгжүүлээд жоо том болгоё гэдэг те мөрөөдөл те одоо мэдгүй 10 тэрбум 20 тэрбумын борлуулалт хийчихээ гэл. Те бас нэг өөртөө бас нэг одоо юу гэдгийг хөөрхөн том компанид 100 хүн залинжуулчих гэл. Үзэнгүүд ингээ асуудал гарч иж байгаа. Тий шүү дээ. За яалтчгүй төлөхөөс өөр арга байхгүй шүү дээ. Харин тийм ээ. Бид ч одоо нэг ийм л асуудал болж байгаа. Тохиолдолд бол тэгэл төлөх ёстой юм төлөхөөс өөр арга байхгүй. Ер нь бол төлөх ёстой юм яг 100% төлчихлээр дампуурчих гэдэг. 100% төлчгөр дампуурчих гэдэг. Тэгээд төлөө дампуурахгүй байгаа юм байна. Тэгээ стресстэй тийм. Тий харин тий ер нь бол тэгэл өстой нөгөө яг миний хөвдөд бол нөгөө эхийг нь эцээж туглыг нь тураахгүй гэдэг үг байдэн шүү дээ. Тэрний хэмжээнд л тэгэл ямар ч хэлсэн. Гэтэ ер нь яагаад ийм нөгөө хоёр тайлан гарах энэ нөхцөл байдал руу бидийг ингэ төлөхөд оруулж байгаа ерөнхийдөө. Энд ч одоо нэг худалдаа авалт хийгээд ингэ зардал гарангууд бүгдээрээ нөөтгөө болчиход байдаг тий. Одоо бүх байгууллагууд ерөөсөө тий хазар сав тээврийн үйлчилгээ нөөт. За тэгээд бензин дээр үл нөөт өгч байгаа шүү. За тэгээд бусд нь бол ер нь бүгд баг. Цагийн ажилтан тэгээд одоо бүгд нөөт. Тэгэхээр нөгөө компани зардал тэрчгээрээ нөөтгөө болно. Харин тий. Тэнгүүд нөөтийн өрөнд асар их хэмжээгээр асар их хэмжээний өрөнд орж байгаа юм. Тэгээд одоо тэглээгээд эн чинь яг л одоо бид нар яг хөрсөн дээрээ бол ер нь аюу хэцүү байгаа шүү дээ. Үнэхээр одоо бүр үнэхээр хэцүү байгаа. Тэгээ эсвэл одоо тэр гайл дээр орж ирж байгаа бүх бараагаа
одоо нөөттэй ерөөсөө 1000 төгрөгийн борлуулалт хийсэн чил тэр хүн нөөтөд төлөөд ингээд тэгшгэн хэмжээний ингээд явчих юм бол асуудал байхгүй юу? Одоо манайх гаднаас ингээд бизнес хийж байгаа энэ компаниуд болохоор зарим нь одоо бид нар бол ингээд нөгөө яг нөөтөд төлөөд татвараа төлөөд ингээд ороод ирж байгаа. Яг компани дээр ингээд мөнгө шилжүүлгээ хийгээл бүх юмаа ингээд ороод ирж байгаа. Тэгтэл тэндээс нөгөө нэг жижиг одоо худалдаа авалт хийж байгаа энэ жижиг одоо хаасайгу одоо зарж байгаа каргогоос авчдаг тийм каргогоор ингээд мөнгө төлөөл ингээд аваад тэгээд тэр чинь нөгөө хямдхан ингээд тэд нар одоо тэгээд яаж тэр ажилчдаа яаж цахинжүүлдгийг тэр нийгмийн даатгал юмыг нь одоо яадгийн би бас заримдаа би бас ойлгохгүй байгаа байхгүй. Тэр бүр гайхаад идэм би. Тэгэл одоо Facebook-өр чинь юу яагаал одоо ингээл баруун сургуугоо сурчлаа. Би байр авч өглөө, би машин авч өглөө гэрлээ. Тэгээд байхын тэгээд тэр хүмүүсийг би бас ойлгохгүй шүү дээ, мэдэхгүй. Тэр одоо бизнесийн орчны хувьд бол үнэхээр аимшигтай байгаа байхгүй. Яг өмнө харин яг л тийм болчих. Бидрийг дампуур гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд байгаа. Ер нь бол үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсэл банкныхан бол жижиг ажихууд нэгжүүдэл ер нь дампуур л гэдэг байгаа байхгүй юу? Ер нь бол тий. Тэгж л одоо байгаа юм би. За нэг тиймэрхүү асуудал. За хичүүл гоё ярьчлаа өстө гоё. Яг хүмүүст л ингээд ойлгуулмаар байна. Тэгэхгүй бол бас яг нэг нүгүүлэхэд манад одоо нэг хэдхэн компани л шүү. Сая 40 мянган компанид бурсан байл шүү дээ. Үзээд 40 мянган компани сүүлийн 5 жилийн хувьцаанд ингээд дампуураад байхгүй бол таагаад. Тэгээ ядж яхад нөгөө манайхан ч аюу хинээдэг шүү дээ. Очоод 200 мянган төгрөгийн компани гээл нөгөө ингэж тэгж байгаа буцаагаал дампууруулж хаяал ингээл тэр нь ч бас орох шиг боллоо. Гэхдээ яг таны ярьж байгаачлан одоо манай бизнес дээр тулгарч байгаа асуудал яг адилхан бас. Ерөөсөө ямар ч татвар төлөөгүй бараа бүтээгдэхүүнд орж ирэл тэгэл каргогоор юугаар чи орж ирэнгүүтээ энд ингэ зарагдаад явуулдаг. Энэ нөгөө хамгийн том жишээ бол одоо нэг зурагт телевиз мэлвизсэн шидэ өөр юмнууд биш үү те. Ямар ч хамаагүй зурагтыг ингээл жишээлбэл өөрхий тэр нэг том компани одоо юу гэдгийг ихтлгүүд дээрс гэдэг юм өөр нэгэн газар ингээл оруулж ирэл татварын төлөөл арай гэж аваачаал сая 600 мянган төгрөгөөр зарж ангууд хажуу талд нь каргогоор захиалал сая нэг зүгээр те. Тэгснээ бүр дээрээс нь өөрөө 100 мянган төгрөг нэмснэ хөргөлт үнгүүгээ тавьчин те. Тэгээд татваргүй. Тэгээд зарим нь нэг иймэрхүү дүү гэдэг. Зарим нь яг ингээд төлөөд ингээд янз янз яваад идэг. Нэг тиймэрхүү дүү бизнесийн орчинтой болчиход. Би өөрний татварын талаар ингээд бас яагаад ийм шудраг бус юм бол энийг харсаар байж юм манай дарга нар мэддэггүй болов мэдсээр үж яагаад юу ч хийдэггүй юм болоо. Тэгээд би хөвтөд бол ер нь тэгж одоод байдаг шүү дээ. Өөрсдийнхээ нөгөө үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр чинь бүр нөгөө томроод ингээд явчихсан. Тэгээл ингээд байж байгаа л нөгөө татварын өршөөлийн хууль гаргаад өөрсдийг ингээд өшөөждөг. Сайн нэг балаа юм ярьж байна. Ер нь бол тийм өчтөр бол одоо бас би тийм мэдээгээр тэгээ сонсчихсан. Тэгээ өршөөлийн хууль гаргана гэж байгаа шиг тэр өршөөлийн хуулинд жижиг аж ахуйн нэгжүүд ер нь хамрагдахгүй шүү дээ. Ерөөсөө хийж хамрагдахгүй шүү дээ. Тэрэнд чинь. Тэгэл бид нар бол тэгэл яаж игээл тэгэл нөгөө нэг өстой ар өрөө ингээл яаж гал тэр татвараараа яаж игээл төлөөл ингээл явчихсан намынх нэг тийм балаа юм ярьж байгаа. Тэр тийм бүтэхгүй угаасаа бүтэхгүй нам тэр угаас. За зүгээр явъя. Цааш нь. Арчсан намынх нэг тийм засаг бариаггүй байж тийм юм ярьж яах вэ те. Тэгэхээр тэр хинж батлахгүй шүү ер нь. За тэгээд цааш нь. За манай хувьд бол би бол компани болоог байгаа. Хувь нэрээ. Иргэнээр явж байгаа. Тэгээд саяны тал дээр татвар матвар ер нь яахгүй байгаа төлөхгүй байгаа. Хувь нэрээ болохоор хувь нэрээ орлогын татвар гэж байдаг ш. Тэрийгэ төлж байгаа. Хуваараа бас нийгмийн дадлага төлж байгаа. Тэгжиж яг тэр нь надаа нөгөө буцаад банкн дээр зээл авах итгэлт бас үүсэж байгаа байхгүй. Тэгэхгүй бол ямар ч орлого юу ингээд орлого нь байгаад байлаа гэж татвар матвар ууслаад үсэн байхгүй бол банк чинь бас тийм шалгуур байгаа байхгүй. Би ингээд хуваараа нийгмийн дадлага төлдөг, татвараа төлдөг гэх юм. Тэр чинь бас нөгөө зээл олох нэг өстой шалгуур гэх юм. Тиймд нь юу атдаг болдог гэсэн үг. Тийм. За хувь нэрээ төлөөд явж байгаа. Харин тийм манад бас нэг юм хувь хүний ингээд тэгээ дэмжих гээд л одоо тэр хувь хүний юм гаргасан шүү дээ. Тэгээ татварын нэмэлт юу өөрчлөлт гээд нэг юм орж ирсэн. Тэгээ тэр нь одоо энэ жил одоо хилцэгдээ тэгээд нэг батлагдах юм уу батлагдахгүй юм уу зүмөр харж лээ. Тэгэл ерөнхийдөө нэг жоохон нөгөө нүглийн нүдийг гурлаар өөрсөн юм орж ирж илээ. Тэгээ би бол тэгж л харсан. Тэгээд за юу болох нь харж лээ. Тэгээ бизнес эрхэлж байгаа хүмүүс маань нэг иймэрхүү хэцүү байдалд байж байгаа. За банкныхан маань бол ингээд янз янзын байдлаар нөгөө төлөвөө дэмжиж үзээд идэг сөмөрөө тэгэл. За сая над дээр энэ дэр нэг юм хөрх юм бичсэн. Энэ нөгөө 50 сая хүртэлх төгрөгийг нөгөө барьцаагүйгээр зээлнэ гэдэг. Энэ болохоор яг ямар зээлийн ангилд орж байгаа. За манай дээр хоёр төрлийн зээлийн үйлчилгээ байгаа. Нэгдүгээрт нь болохоор эмэгтэй бизнес эрхлэгч гэдэг. Иргэнэрийн бизнес эрхлэлдэг бол та эмэгтэй хүн багт л
одоо манай Яагаад хүүсээр ялгуулан гадуурхаа? Тэр ихтэй болох тэр яагаад байгаа? тий. Наа чи бол амар том discrimination те. Хүүсээр ялгуурлан гадуурхаж байгаа асуудал шүү дээ. Түрүү нэг ярилцлагыг хэнд хэлсэн. Банк хүртэл өөрөө гаднаа санхүүжилт авдаг. Одоо хөрөнгө босгодог тий. Тэрс банк гэхээр л юм амар том мөнгөн дээр суучаал чамд өг нөхгүй гэж хэвдэг ш. Өөрсдөө ч гэсэн хөрөнгө оруулалтын одоо бизнесээр үл эргэлтийн хөрөнгөний хэрэгцээнүүд бүх банкн дээр л байж. Тэр орж ирсэн одоо хөрөнгө оруулалтын л одоо шаардлага ийм зүйл зарцуулаарай гэсэн одоо юу гэн л банкод зарцуулдаг гэсэн. Одоо банкуд дээр ногоон зээл, эмэгтэй зээл, одоо төрөл бүрийн л одоо нэртэй зээлүүд байгаа. Тэр нэг цаанаас орж ирж байгаа санхүүжилттэйг л уялдаач авчдаг гэснээс хас банк байгаа мөнгөө зөвхөн эмэгтэй хүнд өгнө. Эрэгтэй хүн бол өгөхгүй гэдэг нөгөө одоо хүүсийн үзэл гаргасан. За тэгвэл манай эрчүүдийг нилээ архичин гэдэг одоо ерөнхийдөө эрчүүд нь хариуцлагагүй гэж үзсэн биз дээ тий. За тэг гадны банкнаас л өгдөм билээ. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн бэлтгэлтийн банк. Нөгөө төний үл Америкийн одоо яг эмэгтэйчүүд ч өгöd байгаа чи Америк ямар банк лээ? Америкийн нэг юмний юунаас орж ирсэн. Төрөл бүрийн санхүүжилт банк болгон дээр л өөр өөрсдөө гэсэн. За ер нь бол гадныхан бид нарыг тэгж хардсан байна л гэж ойлгох шүү дээ. Энэ дэр бол яг шударгаар хэлэх тий. Ер нь бол тийм л юм байна. Тэгээд эмэгтэй хүн багтал болно. Өөрөө бизнес эрхэлдэг бол аж ахуй нэг жоохон бол компанийга 51%-ийг эмэгтэй хүн эзэмшиж байгаа. Эмэгтэй хүн эзэмшдэг. Эсвэл нөгөө гүйцэтгэх удирдлагын багийн 3-1 нь эмэгтэй хүн байвал болчихж байгаа гэсэн. Тэр нь одоо ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий инженер 3-ын нэг нь эмэгтэй хүнж байдаг юм уу тий. Тэгэхээр бол маш уян хат нөхцөлтэй ийм зэлгаа. Нөгөө 50 сая төгрөгийн барьцаагүй зээл нь болохоор залуу бизнес эрхлэгчийг дэмжих зээлгээд зээл өсгөгч маань өөрөө 35 хүртэлх насны. Оо за бас насаа юм байна. За тэгээ хуулийн этгээд бол мөн дөрөвнийхтэй адилхан 51%-өөс дээш нь 35 наснаас доош насны хүмүүс эзэмшдэг. Эсвэл гүйцэтгэх удирдлагын багт нь 35 наснаас доош хүмүүс дийлэнх нь ажилтдаг бол гэсэн. Ийм л энгийн хоёр шалгууртай. Дээрх зээлүүдийг бол бид 30 сая хүртэл 50 сая хүртэл барьцаагүйгээр 50-аас 100 сая хүртэл одоо зөрүү дүнгээс нь хөдлөх хөрөнгөч гэдэг юм уу, эргэлтийн хөрөнгөч гэдэг юм уу барьцаалаад ингээд олох боломжтой. Бага мэдээж нөгөө зээлийн хэмжээ өсөөд 500 сая тэрбум метр гэж явал одоо тухайн авж байгаа зээлтэнд тохирсон барьцаануудыг шаардна. Гэхдээ 100% үл хөдлөх барьцаал 100 одоо өнтэй объект барьцаал гэсэн шаардлага байхгүй. Хөдлөх хөрөнгүүд, тоногдох хөрөмжүүд, өөрийнх нь эргэлтийн хөрөнгө уянхт нөхцлөөр л шийдвэрлэв. Надад айгуу гой санагдаад байгаа нөгөө нэг гурил мөрлөний бизнес те. Одоо ингээд нэг мантуу зантуу хийдэг. Тэгэл эсвэл нарийн боовч гэдэг юм уу нэг юм хөөрхөн өрхийн нэг юм жижигхэн тэгээд дөрвөлээ нийлээ тавлаа нийлээ хийждэг ийм бизнес төр бол айгуу хөөрхөн мөнгө авахгүй 50 сая төгрөг гэдэг бол тэгээ яг нөгөө эргэлтийн хөрөнгөө нэмчин. За магадгүй нэг жижигхэн хөрхөн бүрүүс машин аваад түгэлт борлуулалтаа хийчин. Тэгээ гадуур нөгөө тараадаг хэдэн газруудаа тараагаад ингээд өлийн өвчхаар айгуу хөөрхөн санагдаад тэгээ барьцаагүй талаар нь асуусан. За одоо ерөнхийдөө хас банкн дээр зээл авахд хэр хугацаа зарцуулж байгаа? Ерөнхийдөө ямар худуу зээл гэдгээс шалтгаалаад өөр байгаа. Бас ерөнхийдөө нөгөө одоо сошиал медиа хөгжсөн те бид нар чинь бүгдээрээ л гэрээсээ баяр зургийг аваад вайбердаа шидэд тахад зээлийг тэнцэх зүгээр ажиллаад ийм материалаа явуул гэж ерөнхийдөө бүрдчихэд байгаа юм шүү дээ. Би тэгж ойлгоод идэх байхгүй юу? Ер нь бол мэдхгүй яг нөгөө араас нь явж яадаггүй нэгтлангууд өөрсдөө хийждэг болохоор. Гэтэ ер нь бол яг нэг тийм материалуудыг бүгдийг цуглуулах цаг хугацаа тэр ер нь нэг юм амар урт удаан цаг хугацаа байдаг шүү дээ. Монголчууд ингээл араас нь хөөцөлтөд эндээс чи юм бичиг, эндээс чи юм бичиг гэл тэр нөгөө улсын байгууллагаас авдаг бичгнүүд нь илүү их цаг хугацаа аваад идэм шүү. Ер нь нэг тэрийг нэг гоё хөрхөө нэг юм нялахгүй шиг тайлбарлаач одоо улс буруутай гэж хэлж болохгүй зүгээр. Жишээ нь ингэж байгаа. Мэдээж нөгөө өндөр дүнтэй зээлүүд авал авж байгаа одоо газар гэдэг нь томоохон байгууллагууд байгаа. Байгууллагуудтай холбоотой бичгүүнүүд нэг тустай асуудал. Таны түрүү асуусан нөгөө 50 сая хүртэлх барьцаагүй зээлийг одоо яаж авах вэ гэдэг жишээн дээр ярил. Тэнгүүд харилцагч буюу бизнес эрхлэгчдийн маань бүрдүүлэх материал ерөөс карманд л явчихдаг. Тэрийг нөгөө хүмүүс анзаардаг. Одоо хэдүүлээ гар утсруу орлоо, Монголоор орлоо, иргэний үнэлгээнийхээ авалгааг авч өглөө. Хэрэгэлдэг банкныхаа аппликейшн руу орлоо, хуулгыг авч өглөө. Тэгээд одоо юу гэдэг түрээсийн бизнес эрхэлдэг бол гэртээ очингуудаа уцаараа зургийг аваад эдийн засгч руугаа явууллаа.
За ингээл бидний бүрдүүлэх материал карманд маань бичдэг. Тэгэхээр тэрийг нөгөө зээл хүсгэж байгаа хүнд мэрэгжлийн банкны хүмүүс нь тайлбарлаа тэгэхээр тийм биш тийм ямар хурдан гоё ингээд одоо өндөр одоо үлээлтэнд буугаад айгу эрг сэтгэлүүд гардаг. Тэгээд ингэж болж байгаа юм чинь банк маань өөрөө яаж ажиллах вэ гэхээр зээлийг ерөөсөө өдөрт нь шийдэл өгдөг. Ийм байр суурийг барайл одоо бүх үйл ажиллагаа нь энэндээ зориулагдаад техник технологич гэдэг юм уу ажилчдын маань дур чадварч гэдэг юм эндээ чиглэл явцдаг. Тэгэхээр та нэг өдөөс өмнө бас банкнд хандсан бол өдөртөө зээлээ аваад гарах боломжтой л гэсэн. Хуучин бол 50 төгрөгийн зээл дээр дашаа шингаа барьцаалал газар нь газрын албар руу яваал бааш нь үйл хөдлөх рүү яваал натрат ороод ингээл баг 7 хоног барьцаагүй гэсэн лавлгаагаа аваал ингээл яваал тийм тэгэнгүүт одоо бол бүх материал чинь кармант чинь байж байна. Та өөрөө эдийн засгчтай ирээд уулзах юм бол өдөртөө санхүүжилтээ шийдвэрлэх бүрэн боломж банкн дээр бүрдсэн байж байгаа гэсэн. За тэгээд ерөнхийдөө одоо сүүлийн хэдэн минут явж байна. Тэгэхээр гоё ерөнхийдөө зээлийнхаа талаар, бизнесийн талаар гоё яриагаа ерөнхийд нь гоё баазъя. Ямар дүгнэлтүүд байна? Юу гэж одоо ер нь бизнесийн талаар одоо ер нь ингээд удахгүй компани болох юм ба шүү дээ танаа бизнес бол. Тэгээ компани болоод нөөц төлөөд за тэгэнгүүтээ нөгөө бизнесээ томруулах дээр зээлийн асуудал дээр саяны барьцаанууд дээр юу гэж ойлгов яахаар юм байна. Тэгээ ерөнхийдөө хас банкнаас бол ер нь бизнесийн зөвлөгөөнүүд асар ихээр орж ирэх юм ба шүү дээ. Тэгээ ер нь бол тийм орж ирдیں۔ Ийм сургалтууд байна суух уу ийх үү гэж бас байдаг л та. Тэгээ одоохондоо нэг компани болох гээд ерөнхийдөө судалгаа хийгээд явж байгаа. Ерөнхийдөө бас энэ тэнд яваа гоо танах ер нь одоо жидүүдэр ч гэсэн хийдэг болчихоо танах ер нь 8 ажиллаж байгаа ерөнхийдөө компани болох болцсон байна. Борлуулалт ч гэсэн тийм байна. Ерөнхийдөө бол гэдэг нь тэгээд болохын тулд бас асуудлууд байна. Бас нарийн санхүүгийн юмнууд сурах шаардлагатай тэгж байгаа. Тэгэхгүй бол бас яг юу орлого юу зарлагаа сайн мэдгүй үзэд хараад компани болгочдөг нэг шууд өрөнд орчдөг асуудал байхгүй тийм байна. Угаасаа тийм кейсүүд ч байна. Тэгэхээр айгүй судлаа хэрэгтэй болчиход. Ерөнхий зээлийн хувьд бол яг тэ тэгээд одоо нөгөө доктортой аваад сурцсан учраас гайгүй миний хувьд гэсэндээ яг уцаар ингээл бүх юмудад бүрдүүлдэг болсон. Тийм. Тэгээ банк манд явдаг юм ба шүү дээ зүгээр шууд. Ерөнхийдөө тий очиод зээл авах гэсэн юм а ийм ямар зээл вэ гэж ерөнхий зээлээ судлаад эдийн засгт очиж уулзаад за энэ надад тохирох юм энийг авъя гэдэг тэнгуү чинь за та над руу бичгээр нь түүдээ тэгээ явуулчих гээл тэгээд явуулаад ерөнхийдөө амарлцсан. Тэгээд судалчлаа болчлаа гэх юм бол очиж уулзаад гар хэсгээ зураал сая гэсэндээ тэгж л авсан юм. Зээлийн төлөлтөн яриа таны компанид одоо чиний үйл ажиллагаад хэр ийм юу болж байна? Том одоо цохилт болж орж ирж байна. Зээлийн төлөлтөн гэдэг юу нийт орлогоны чинь хуваар харьцуулахад гайгүй юу? Миний хувьд бол бага төлж байгаа учраас одоохондоо нэг тийм ачаал үүссэн. Бүр нэг өндөр ачаал биш. Угаасаа нэг бизнестэй яг сая зээл авахд бол юу ахсан юм? Ажлын байр өргөтгөл барих гээд өргөтгөл барих нь бол тавсан байхгүй. Өргөтгөлөө барьцаа одоо ашиглаж байгаа. Тэгээд тэрэндээ таруулаад бага хэмжээний зээл хэрэгүүлсэн. Тэгээд тэрийг авсан. Ер нь бол би нэг 50 сая төгрөгийн зээл авсан. Яг тэрүүгээрээ тэгэл одоо төлж байгаа зээлийн төлөлт нь бага учраас надад нэг дарамт тол үүсэхгүй байгаа. Тэгэхээр борлуулалт нь бас нэмэгдсэн. Ажлын байр томорцсон учраас. Борлуулалт яг үйлдвэрлэл дээр явагдах нь явагдаж байгаа. Яалтч нөгөө нэг тоног төхөрийн нэмээд ирэхэд багтаа очих байхгүй. Тийм. Тэгээд хүмүүсийн ажлыг хөнгөлөхийн тулд яалтч тоног төхөрөнд хэрэгтэй болоод тэгэл яаж байгаа. Одоо бол тэгээд хүмүүс нь бол яг доктортой болж боломж юм болж байна. Ажлын байр нь орчин сайжирчлаар хүмүүсээс хайпи тий. За тийм тал байна. За тэгэхээр үзэгчдэд одоо хандаад хэлэхэд бол чи бол зээлээс бол айдгүй юм шүү дээ тий. Ер нь бол байх ёстой гэж ойлгож байгаа. Ер нь бол тийм байлаа. Яг айхан айдаг л байсан л да. Тэгээ нөгөө нэг анх аваад хэрэглээд ингээд амьдралдаа хөвшүүлчингүүт гайг болчихж байгаа байхгүй. Анх бол би зээл авахгүйгээр ингээд олон жил бас үйл ажиллагаа явуулсан л. Манайх бол 2013 оноос эхэлсэн. Тэгээ тэр хооронд өөрөөр болохгүй зөндөө үтсэн. Тэгээд үнэхээр болохгүй болго зээл аваад үтчихэнгүүт эн чинь бас болох юм байна гэд. Тэгээ нөгөө нэг баг төлж байгаа учраас тэр чинь амьдралдаа ингээд зогцоод сурчдаг юм байл л дээ. Тэгэхээр нэг дарамт төсгөө өчөж байгаа. Анх бол эхлээд байдаг л. Зээлийн сул битээ хайгаар. Би бол тэгжлээ. Зээл бол угаасаа бизнес хийж байгаа хүн дуртай байх хэрэгтэй. Тэгэл зээлнээс зээлийн оронд л явж байгаа. Угаасаа л тийм. Тэгэл бид нар юу гэдэг мэдээж ингээл компани байгуулаад систем бүрдүүлж байгаа юм чинь. Систем бол зээлтэй санхүүн ингээл орж ирж явах хэвээр, борлуулалт хийгээл явж явах хэвээр. Зогсолтгүй эргэж байгаа юм чинь тэжээлээ авахгүй болохгүй. Яг машинаар бол бензин л авахгүй. Тийм. Яг тийм болчиход байгаа. За, хичээв.
Миний хувьд ч гэсэн ерөөсөө тэгэл зээлээс би ерөөсөө айдгүй. Гоё. Анханасаа л тэгэл Их байх тусмаас тий. Зээл аваад тэр тусмаа л ингээл нөгөө зээлийнхээ хэмжээгээр нөгөө үйл ажиллагаач нь ингээд өргөжөөд тэгээ зээл гэдэг чинь бас нэг хүнд зориг, чиглэл. Оо яг зөв. Тий. Өглөө босох шалтгаан. Ерөөсө бүх юмыг ингээл өгдөг баг тэр мөнгө орж ирж яах гэдэг чинь тэгэл тэнд чинь тэр хэмжээгээр нөгөө баяр баясгалан тэгээ баг хайр тэр ажилчдынхаа эн чинь нийгмийн асуудлыг ингээд шийдэх ч гэсэн тэр мөнгө байж зээл байж л тэр чинь нөгөө шийдвэрлэгдэж явдаг учраас миний хувьд бол зээлнээс ерөөсөө огт айдаггүй. Тэгэл аль болох ихийг аваад ихийг хийхийг боддог. Ёстой гоё. Ер нь тий. Бүгдээрээ зээлтэй байгаа шүү дээ. Манай дарга нар хүртэл ерөөсөө зээлтэй байгаа. Зээл хүн байхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр тэр чин хүнийг ерөөсөө нэг тодорхой зорилго чиглэлтэй болгодог байхгүй юу? Тэгэхээр тэгээ яг тэр зорилго чиглэлийнхаа дагуу одоо жил ирэх тусам тэр зээлийнхээ хэмжээгээр хүн чинь нөгөө зорилго тавьдаг байхгүй юу? Тэгээ тэр зорилгынхаа биелүүлэхийн тулд хүн ерөөсөө хөдөлмөрлөх ёстой. Тэгэхээр тэгээд яг тэр дагуу ингээд явцсан тохиолдолд бол нэг тэр зээл нэг айгаад байх асуудал биш. Анханасаа ч би одоо ингээд нөгөө зээлээр ингээд яваал ингээд өдий хүртэл ингээд явцсан болохоор тэр одоо заримдаа ч хүү өндөр юм шиг санагддаг. Үнэхээр заримдаа ч бас нөгөө яг борлуулалт байхгүй юутай үед бол тэгээд өста яана гэх үе бас биш шүү дээ. Одоо бид нар чинь тэгээд тэрийгээ даваад гараад чадчих юм бол тэгээд арталтанд гарцсан тохиолдолд бол ер нь болдог. Зарим үедээ бид нар ч одоо бүх юм хянана шүү дээ. Бараг л их хоолооч бараг хянах үе бас байсан байлгүй яах вэ? Энд чинь хүний амьдрал дунд чинь тэгээд ерөөсөө өгөөтэй аваатай л ингээ байдаг учраас тэр бол ер нь санхүүгийн сахилах баттай болоод зээлээсээ аваарай. Ер нь бол тийм бизнесээ томруулах өөр ямар ч боломж байхгүй. Боломж байхгүй. Хүмүүс ер нь тэгээд хүн болгоно л ер нь санхүүгийн сахилах баттай байж байгаа тохиолдолд бол тэр ер нь бол болтгол гэж боддог шүү дээ. Янз бүр. За банкнаас зээлийн тал дээр одоо бизнес эрхлэгчнэртэй уриалаад. Сая та өөр хэлсэн. Нөгөө зээлээс битээ агаараа гэдэг. Тэнгүүд хас банкнд болохоор бүх төрлийн одоо зээлийн үйлчилгээнүүд байна. Сүүлд шинээр гарсан сая ярьсан 2 төрлийн зээлийн үйлчилгээ. Тэгэхээр өөртөө тохирсон зээлийнхаа бүтээгдэхүүнийг мэргэжлийн байгууллагад хандаад одоо аваарай. Тэгээ авсан хүмүүс манд тийм сэтгэл өндөртэй сайхан байна гэдгийг та бүгд маань харж байна. Бидний зүгээс бол та нарын хүсэлтийг өдөрт нь шийдэхээр одоо ингээд маш одоо хичээж ажиллаж байгаа гэх төргийн шуурхай дуулах таатай байна. Тэгээд төргийн шуурхай хугацаанд хүссэн санхүүжилтээ аваад бизнесээ дараагийн түвшинд гаргаарай л гэж хэлье та. За баярлалаа. За танаас салбар хариуцсан захирлчтай. Харилцагч нар маа нөгөө зээлийн зориултын дагуу бас ашиглавал бизнес нь аюугаа өргөждөг шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд зарим тохиолдолд өөр бас банкны харилцагч ч юм уу те машин аваад унцдаг ч юм уу те эргэлтийн өрөнгөө аавна гэж яснаа тоног төхөөрөмж аавна гэж яснаа болоод машин аваад унцдаг ч юм уу. Тэрнийхээ харээр нөгөө бизнесэнд ороод ирэхээр аль аль талдаа хүндрэл үүсэдэг. Тэгээ энийгээ нөгөө яг зээлээ зориултынхаа дагуу зөв ашиглаж чадах юм бол нөгөө бизнес маань аюугаа өргөжж явдаг шүү. Тийм аюу чухал шүү гэж. Санхүүгийн сахилах баттай байх. Тийм энэ ч бол санхүүгийн сахилах бат руу орж штэ. Манайхаж дураараа л да. Тэгэл сайхан өмөрч үрнэ л дээ. За тэгээд ерөнхийдөө цөмөрөө дуусгацгаая. Маш гоё дугаар боллоо гэж бодож байна. Тэгээд үзэгчтэй хандаж хэлэхэд бол зээл бол нэг тийм айгаад ахаар зүйл бол биш ээ. Зээл одоо манай дарга нар бүгдээрээ бизнес хийж байгаа хүн болгон зээлтэй байгаа. Тэгэхээр яг өөрийнхөө орлоготоо тааруулаад бизнесийн зээлийг маш сайн одоо бодуулаад аваарай. За тэгээд би бас юм дотоод өөрийнхөө бодлыг хэлэхэд бол тэр дээргүй банкны эдийн засагч нар энд маш том одоо байгууллага ингээд танаа бизнесийг яг эрүүл байлгаад хамгийн дээдлэр нь олгох боломжтой зээлэн дээр ингээд энд хүмүүс ингээд математик бодоод байж байгаа учраас хамгийн өндөр одоо боломжтой хуваар нь яг бизнесээ 100% санхүүгийн сахилах баттай хүмүүс тиймэрхүү байдлаар авуул айгу зүгээр байх гэж бодож байна. Ягаад гэвэл нөгөө волюм нь нэмэгдэх тусмаа ашиг нь нэмэгдэн. Тийм учраас тэр бодлолтуудыг маш сайн бодуулаад аваарай. Тэгээд энд хүмүүс ажиллаж байхад та бит хоёр би тэдийг л авъя тэдэн дээр ингэнэ гэж явуул бас ерөнхийдөө бас чамлалттай болов. Тэгэхээр авах боломжтой хамгийн том боломжуудаараа банкнуудаас зөвлөгөөгөө аваад тэгээд зээлээ аваарай. За тэгээд нэвтрүүлгээ дуусгацгаая. Баярлалаа. За тэгээд бид нар бол манай нэвтрүүлгийг бол та бүхнээсээ гуйж байна. Маш олон хүмүүст хүргээд гоё шеэрлэдэг өрөө баярлалаа.